Хүүхд чи англи хэл багасаас орсноор зөндөө олон гоё даваа тал бий болно. За нэгдүгээрт бол хэл сурна гэж чи өөрөө даван туулах чадвар байхгүй. Тэгэхээр асуудал шийдвэрлэх, тэгээ асуудлыг даван туулах чадвар нэмэгдэж байгаа. Хоёр дахь хэл гэдэг утгаараа илүү мэдээлэл авах учраас танин мэдхүн тэр чадвар нь дээшилж байгаа. За ой тогтоолтод сайжирж байгаа. Нүүр хагарч байгаа ш хүүхд чи. Энэ гадаад хэл учраас те энэ нэг нь өрний хэл, нэг нь дорны хэл учраас мэдээж их ялгаатай. Тэгэхээр өөр соёлд суралцж байгаа гэд хүүхд чи маш олон даваа тал бий болно. Хамгийн гол нь бол суурийг зөв тавих хэрэгтэй. Хүүхдийн суур мэдлийг зөв тавьчихвал хүүхдийн суур мэдлийг зөв тавина гэдэг чинь байшин барихтай адилхан байхгүй юу? Тэгээ байшингийн суур ингээд бат бүх болвол ямар ч ёстой энэ үер болж байгаа бороо шороонд юунд ч илэгдэхгүй гантахгүй тийм биз? За дуудлагын хувьд бол үүнхээр яг тэр багада хилэн булчинд бэхжиж амжааг байхад тэр төргөн хэллэгээр дамжуулж хилийн зөвшрүүлээд өстой хуглаад гэж одоо яриад те. Тэхэл юм бол өстой цэвэр дуудлага гоё ярьдаг болдог ш.